За энэ шинжилгээний зорилго нь бол өгдсөн дамжуулалтын харьцааны үндсэн дээр дагуулаараа болон төвийн араануудын шүдний тоог тодорхойлоход оршдог. За дагуулаараа механизмыг төслөхт бол нэгдүгээрт нь бол дамжуулалтын тоог хангах. За хоёрдугаарт нь нийт тэнхлэгтэй байх нөхцөлийг хангах. За гуравдугаарт нь зэрэгцэн байрших нөхцөлийг хангах. За дөрөвдүгээрт нь бол угсралтын нөхцөлийг хангах. За тавдугаарт нь зөв харьцах нөхцөлийг хангах шаардлагатай байдаг. За ингээд өдөрөө нэгдүгээр нөхцөлийг нь авч үзье. Нэгдүгээр нөхцөлийг авч үзье. За нэгдүгээр нөхцөл маань бол өгдсөн дамжуулалтын харьцааг бол хангахын тулд за хөтлөх нэг арааны шүдний тоовтой бус араануудын шүдний тоо бол хамааралтай байх ёстой. За өдөрөө бол гадаад харьцалтай давхар дагуулаараатай за Давидын эрдүхтрийн хувьд жишээг нь тайлбарлая. Жишээ болгон авч эрдүхтрийн жишээ болгон авч тайлбарлая. За бид кинематикийн шинжилгээний үед бол за гадаад харьцалтай давхар дагуулаараатай Давидын эрдүхтрийн хувьд дамжуулалтын харьцаа тоо бол 1-ээс асхан дээд Z2-ыг бахан Z1 өргөцгөн Z3-ыг бахан Z2 шитрэгдэг хамаарлыг хангасан байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол дамжуулалтын тоо өгдсөн үед бол за энэ хамаарлал биелэгдсэн байх ёстой гэсэн нөхцөл юм аа. За хоёрдугаар нөхцөл нь болохоор зэрэг бол нэг тэглэгтэй байх нөхцөл. За нэг тэглэгтэй байх нөхцөл гэдэг маань болохоор зэрэг төвийн араанууд маань нэг тэглэгтэй байх ёстой. За өөрөөр хэлэх юм бол авч үзэж байгаа жишээн дээр нэг болон хоёр арааны төв хоорондын зай А1 2 за 2 штрих за 3 арааны төв хоорондын зайтай тэнцвэрж хөдөлгөөн хэвийн дамжигдах хэрэгтэй байна. Өөрөөр хэлэх юм бол манай авч үзэж байгаа жишээний хувьд бол А1 2 төв хоорондын зай А2 штрих 3 төв хоорондын зайтай тэнцвэр байна гэсэн. За төв хоорондын зайг бид геометри параметрээр тодорхойлох юм бол А1 А2 арааны төв хоорондын зайвал нэгдүгээр арааны хогч тойргийн араа тус дээр хоёрдугаар арааны хогч тойргийн араа тусыг нэвсэн. За 2 штрих болон 3 араануудын төв хоорондын зайвал за 2 штрих хогч тойргийн араа тус дээр 3 арааны хогч тойргийн араа тусыг нэмнэ. За хэвийн арааны хувьд бол анхдагч тойргийн араа тустай бол хогч тойргийн араа тус маань давхцж байдгийг бас санах хэрэгтэй юм аа. За ингээд бид хэмжээсүүдийг үндсэн арааны параметр болох модуль шүдний тоогоор илэрхийлчих юм бол Z1-ийг хуваах нь 2 нэмэх нь 2 дугаар арааны хогч тойргийн араатаас бол за 2 штрих арааных нэмэх нь за 3 арааных бол 20-той тэнцвэр өгөөд за эндээс шүдний тоонуудын хамаарлал илэрхтэй болно. За өөрөөр хэлэх юм бол гадаад харьцалтай давхар дагуулаартай эрдүхтрийн хувьд бол за нэг тэглэгтэй байх нөхцөл нь бол 1 болон 2 арааны шүдний тоо 1 болон 2 дугаар арааны шүдний тооны нийлбэр маань 2 штрих 3 арааны шүдний тоотой тэнцвэр байх явдал болно. За ингээд 3 дугаар нөхцөлийг авч үзье. За 3 дугаар нөхцөл маань болохоор зэрэг зэрэгцэн байрших нөхцөл байгаа. Зэрэгцэн байрших нөхцөл байгаа. За зэрэгцэн байрших нөхцөл гэдэг нь болохоор зэрэг зэрэгэлдээ оршиж байгаа. За нэг энд бас 2 гэдэг 2 одтой гэсэн 2 дагууларааны за төв хоорондын зай буюу за O2 одтой зай маань за эдгээр араа 2 дагууларааны маань RA2 оройн тойргуудын радиусын нийлбэрээс их байх. За өөрөөр хэлэх юм бол нэг хавтгад 2 араа давхцахгүй байх нөхцөл байдаг.
За тэгэхээр зэрэг энэ нөхцөлийн хувьд авч үзэх юм бол манай тохиолдолд 2 одтой то хоорондын зай маань дагуул араануудын оройн тойргуудынх нь одоо нийлүүрээс их бэжж за давцаж үргэлцэхгүй байх хэрэгтэй маа гэж тийм. А2-той тэнцээ юм. За тэгвэл бид өөрөөр хэлэх юм бол эндээс А2 одтой арааны дагуул арааны хоорондох өнцгийг тооцох юм бол за алхамд найрцуулсан хэмжээгээр энэ хэвцэг байх хэвээр. За тэгэх юм бол эндээс тэгшин цагт оруулжин гэж авч үзэх юм бол за энд үүсэж байгаа хурц өнцөг маань бол 3 дугаар нөхцөлийг авч үзье. За зэрэгцэн байрших нөхцөл бол зэрэгэлдээ оршиж байгаа 2 дагуул арааны одоо төв хоорондын зай A2 одтой зай маань бол за дагуул арааны оройн тойргуудынх нь нийлүүрээс их байх. Өөрөөр хэлэх юм бол нэг хавтгайд 2 араа давцахгүй байх нөхцөл байдаг. За бид энэ нөхцөлийг тооцохын тулд бол A1, A2 одтой гурвалжныг ашиглая. За тэгэхээр зэрэг манай дагуул араа хоорондын зай бол 2 пик байх нь питэй тэнцүү өгөөд за энд үүсэж байгаа тэнцвэр гурвалжны хувьдах хурц өнцөг маань бол пик байх нь пи буюу 180 градусыг хуваах нь дагуул арааны дотоод тэнцвэр байх хэрэгтэй. За тэгвэл одоо эндээс бид A2 К зайг тодорхойлох боломж үүснэ. Тэгэх юм бол эндээс за синусын харьцааг ашиглах юм бол за R1 дээр нэмэх нь R2-ыг за үржих нь синус за фитэй тэнцүү байна. За тэгэхээр зэрэг O2K гэдэг зай бол эний дундаж мэдэн байгаа учраас O2 одтой гэдэг бол за энэ зайг 2 дахин авсантай тэнцүү бөгөөд 2-ыг үржих нь R1 дээр нэмэх нь R2 за синус фитэй тэнцүү бол. За 2 арааны оройн тойргийн радиус гэдгийг хэрвээ бид за арат механизмын маань арааны маань геометр параметрээр тодорхойлчих юм бол за m z 2-ыг хуваах нь 2 үржих нь m-ийг үржих нь аашаа одтой томьёогоор тодорхойлогдох ёстой. За эндээс бид дагуул арааны тоог тодорхойлчвал P тэнцэх нь P хуваах нь RK синус за Z2 нэмэх нь 2H одтой за энийг хуваах нь Z1 дээр нэмэх нь Z2 томьёогоор илэрхийлэгдэнэ. За энэ тохиолдолд манайх Z2 арааны шүдний тоон Z2 штрих арааны шүдний тооноос их байх нөхцөл бид тооцоог гаргаж ирж байгаа юм. За тэгэхээр зэрэг эхний 2 нөхцлөөс бид шүдний тоог тодорхойлоод за сүүлийн 3 нөхцлөөр бид шалгах байдлаар бол синтезийг бол хийдэг. За хэрвээ бид 2 штрих арааны шүдний тоон за 2 араанаас их байгаа тохиолдолд 2 штрих арааны харьцлууд бас дагуул арааны тоог тодорхойлох ёстой болно. За тэгвэл энэ тохиолдолд бол P тэнцэх нь RK синус за харьцаж байгаа араа маань 2 штрих араа байгаа учраас нэмэх нь 2H одтой за энийг хуваах нь за харьцаж байгаа араа маань болохоор зэрэг 3 болон 2 арааны хувьд бол ийм байх боломжтой болж таа. За мөн саяны тохиолдлуудаа гадаад харьцалтай тохиолдол ярьсан бол за магадгүй гадаад дотоод харьцалтай
дагуулаарах механизмын хувьд бол өөрөөр хэлэх юм бол O2 O1 зай маань бол арай өөр хэлбэрээр тодорхойлогдно. За тэгвэл дотоод харьцалтай үед бол за бидний дагууларааны тоог тодорхойлж байгаа зэрэгцэн байр ших нөхцөлийг тооцох томьёо маань бол P тэнцэх нь за мөн ялгаа авахгүй Z 2 нь Z2 шитрих нь энэ тохиолдолд бол дагуулааны байх боломжтой тоо бол P тэнцэх нь за RK синус за Z2 нэмэх нь 2 удтай за энийг хуваах нь за одоо энэ тохиолдолд бид туу хоорондын зай маань хасах нь Z1 гэсэн Z2 гэсэн томьёогоор тодорхойлогдох. Z2-оос томьёогоор тодорхойлогдно. За дөрөвдүгээр нөхцөлийг авч үзье. За дөрөвдүгээр нөхцөл нь болохоор зэрэг зөв угсралтай нөхцөл. За энэ болохоор зэрэг дагуулараануудын хоорондох өнцөг ижил байж за төвийн араануудтай ижил өнцгөр харьцах хэрэгтэй гэсэн нөхцөл байж байгаа. За тэгэхээр зэрэг хөтлөх нэг арааны алхамтай тэнцвэн хэмжээний альфа 1 тэнцэх нь 2π хуваах нь Z1 гэсэн өнцгөр ирэхэд за хөтлөөр буюу H нь альфа H өнцөг ирэх хэвээр. За тэгэх юм бол дамжуулалтын харьцаа нь бол альфа 1 тэнцэх нь H-аас 1 3 зөксөнтэй тэнцүү гэдэг нөхцлөөс альфа H нь бол альфа 1-ийг өрчих нь 3-тай тэнцүү. За тэгвэл дагууларааны байж болох дагууларааны тоо бол онлын дагууларааны байж болох за онлын тоо нь бол за E1 хуваах нь за 2π хуваах нь альфа H за нэмэх нь 2π өрчих нь P-тэй тэнцүү. За энгийн тохиолдолд бол P бол тэгтэй тэнцүү гэж үзэх өгөөд энэ тохиолдолд бол дагууларааны тоо 2π хуваах нь альфа H-тай тэнцүү авах хэрэгтэй. За эндээс бид альфа H-ыг олсон үндсэн томьёо за альфа 1 гэсэн томьёонуудынхаа утгыг хэрвээ орлуулчих юм бол за дагууларааны байж болох тоо бол дамжуулах тоо 1-ээс H руу 3 зөксөнтэй тэнцүү байх хэрэгтэй гэж тийм. За хөтлөх арааны одоо Z тооны шүдтэй дагуулаараа харьцна гэж үзэх юм бол дагууларааны байх боломжтой тоо бол N-ийг хуваах нь K-та тэнцүү бөгөөд за эндээс бид хэрвээ K-г олох юм бол K бол өөрөө бүхэл тоо авах хэрэгтэй бөгөөд K-г илэрхийлвэл N-ийг хуваах нь P-тэй тэнцүү байх юм. За хэрвээ энэ бүгдийг бид орлуулсны дараа бол N-ийнхээ оронд Z1-ийг хуваах нь дамжуулалтын харьцаа H-аас 1 рүү 3 зогссон байх үеийг хэрвээ орлуулад тавьчихвал за Z1-ийг хуваах нь P гүржих нь дамжуулалтын харьцаа 3-тай тэнцүү байх хэрэгтэй болно. За энэ бол бидний өмнөх нөхцлөөс болж байгаа за дагууларааны тоо байх ёстой. За тэгэхээр зэрэг манай авч үзэж байгаа
гадаад харьцалттай давхар дагуулгаараатай гадаад харьцалтай. За давхар дагуул дарааны хувьд бол дамжуулалтын харьцаа аашаас 1 рүү 3 зогссон байх үеийг тооцох юм бол за зөв угсралтын нөхцөл маань болохоор зэрэг Z1-ийг үржих нь Z2 штрих хасах нь за Z2-ыг үржих нь Z3 за хуваах нь Z2 штрих үржих нь P-тэй тэнцүү болж гарч ирж байна. За тэгэхээр зэрэг бид энэ дөрвөн нөхцлөөс эхний хоёр нөхцөлийн хамаарлаас шүдний тоонуудыг тодорхойлож за дараагийн одоо хоёр нөхцлөөс бол шалгах замаар бол дагуулгаар механизмын синтезийг хийдэг. За 5 дугаар нөхцөл нь бол зөв харьцах нөхцөл. За 5 дугаар нөхцөлийн хувьд бол гадаад харьцалтай хосарааны хувьд бол гацалтгүй ажиллагааны нөхцөл. Харьцлагын нөхцөл. За дотоод харьцалтай хосарааны хувьд бол интерференцийн нөхцөлийг бол шалгах замаар дагуул хараат механизмыг төсөлдөг.